За би нэг гурван санаал хэлхийг хүсэж байна. Ардын намын баг хурал хуралдаад тэр баг хуралдахаас өмнө ардын намын бүлэг хуралдаад тэрэн дотор юу яригдээд байна гэдэг ховж жиг дэлсэлсэн. За өнөөдөр улсын хурлын чуулганы тайхамд ерөнхий сайд үг хэлэхдээ тэр үгүүдийн зарим хэсгийг бас амнаас унуулаа. Сонгуульд өрсөлдөх нам бэхжээд байна. Тэр намаас томилогдсон хүмүүс энэ тэнд очиод ажилд ороод байна гэдэг үг надад бол их цочор бөгөөд үнэхээр эмгэнэлтэй санагдсан. Энэ улс орон яаж хөгжих вэ? Энэ иргэд яаж айцгүй чинэлэг боломжийн амьдрах вэ гэж бодхоосоо илүү ямар нэгэн албан тушаалд орохдоо намаа бэхжүүлдэг, сонгуульдаа бэлддэг гэдэг энэ зүйлийг өнөөдөр батлаа сууж шít бид. Хоёрт нь дахиад тэнд ямар яриа гарсан бэ гэхээр хинт юунд хамаатай мэдээллийг тэд нар мэдчлээ. Мэдээлэл рүү нэвтрээд байна гэж. Арчилсан намаас нуух ёстой мэдээлэл төрд байна гэдэг чинь тэнд хулгай байна гэсэн үг шүү дээ. Тэнд луур байна гэсэн үг шүү дээ. Дахиад гурав түүг нь хэний хүнийг халаад байна гэж. Сонгуулиар ажилласан хүмүүсээ төрийн өмчит компанид төрийн байгууллагад ажилуулад дараагийнхаа сонгуульд бэлддэг, тэнд зориулж хулгай хийдэг, энийг ч л тогтолцооны авилга гэж хэлдэг шүү дээ. Тогтолцооны авилгаа шийдэхийн тулд асуудлаа засахээс өмнө арчилсан намын эндээс хөөж гаргая гэдэг шийдвэр гаргаж яах гэдэг чинь энэ нам энэ авилгатай тэнцэхгүй гэсэн үг хэлж гин гэсэн үг шүү дээ. Хамгийн аюултай шүү. Тэгэд нэг үг хэлэхэд ардын намын баг хурал дээр яригдсан ярианы дийлэнх нь маш богинохон тайлбарлагдаж байгаа шүү дээ. Зүгээр л хоёрдугаар хэлж хоолнд орё. Ардсан намыг хөөж гаргаад. Яг энэ үг бол бид энэ улс оронд маш олон зүйлийг өөрчлөх ёстой юм байна гэдэг тохио. Асуудлыг шийдэх биш. Зүгээр л эрх мэдэл дээрээ хэнийг байхгүй гэдгийг нэг нам шийдэж гин гэдэг бол улсын хурлын толгой дээр ардын намын баг хурал гарсны хамгийн тод дүр зураг. Хоёрт нь нуус санал хураалт. Яасан айцтай байна. Улс төрчид бол өөрийнхөө гаргаж байгаа шийдвэр саналыг нүрээр гаргах ёстой. Түүнээс айжчдаг байж болохгүй. Энэ бол арчилсан нээлттэй улсад байдаг суурь зарчим. Энийг батлахын тулд нөгөө улсын парламентод бүр болохгүй та нар биеэрээ зөвшөөрсөн тэр хаалгаар зөвшөөрөөг нь энэ хаалгаар гар гэж хэлдэг шүү дээ. Тэгжээж шийдвэрээ нотолдог, тэгжээж шийдвэрээ баталдаг. Гэтэл арчилсан Монгол улсад нууцаар саналаа хураая гэж хэлж байгаа байхгүй юу? Энд чинь хувилдэл гэсэн үг шүү дээ. Төгсгөлд нь би яг 12 жилийн өмнө үг хэлжсэн. Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж. Та бүхэн тэр зовлонгоо одоо туулж байна. Тэр үед биднээсийг басамжилж хардаг байсан. Танай ерөнхийлөгч нар та нарыг хуваагаад алж जैन да гэж. Энэ бол үнэхээр аюултай. Парламентыг олонхгүй болгож засагладаг энэ нэг гаж тогтолцоо нэг засагдах ёстой шүү. Арчилсан За Жаданбаагийн баясгалан шүү гэлээ.